Сайн уу? За энэ удаагийн бичлэгээр нэг гоё ахиц дэвшлийн талаар ярихыг хүслээ. Би одоо бол 3 хүүхэд гаргасан. Мэдээж хүүхдүүд маань бага насны, 5 настай, 3 настай, за тэгээ 9 сартай байгаа одоо. Сүүлийн 5 жилийн хугацаанд төрсний дараах сэтгэл готрол гэж байдаг штэ. Тэр ерөнхийдөө их бага хэмжээгээр ингээ яваал байсан. За тэгээ заримдаа бол бүр үхмээр санагдах тий бүр хүүхдүүдтэй маш тийм аюултай одоо нөхцөл байдалд оруулах талаар хүртэл боддог байлаа. За тэгээ нөхөртөөгөө энэ талаар ярьсан. Нөхөр маань бол маш сайн ойлгож хүлээж авсан. Готролд яваад байсныг минь анзаараагүй байсан. Тэгээ хэлсэн учраас энэ бол тоглоом биш. Тэгээд яамаар байна, юу хиймээр байна гэдгийг маань надаас асуусан. Тэгээд миний бүр ингээд тайр хүрээд нулимс ингээд асгараад тий. Тэгээд илүү ингээд би ингээ энэ талаар хүртэ ойлгуулсандаа өөрөө бас бахархсан. Жохон ч гэсэн одоо нөгөө хүүхдүүдээ шүн унтуулчаад ингээд 20-30 минут юу н яриа суугаад ижсэн маш үр дүнтэй цаг байсан гэж би харж байгаа. За тэгээ би тэгэхэд бүгдөө 3 хүүхэдтэйгээ 2 ээжтэйгээ гэр бүлийн зураг авахулсан. Тэр үед манай хүү 3 нас хүрчээсэн. Харин нөгөө баг хүмүүс болохоор жижигхэн байсан. 6 энд одоо тавьчихъя. Нөхрийн маань хувьд одоо гэр бүлээ санхүүгээр одоо хариуцж явж байгаа хүний хувьд болохоор өдөр шөнөгүй л ажиллаа л тий. Бид нарт жоохон цаг гаргах бол жоохон мэдээж бага байдаг. Гаргах үедээ бол мэдээж чанартай цаг гаргадаг. Хүүхдүүдэд цэцэрлэгт нь өгж авдаг. Цэцэрлэгт нь өгөх бүртээ үнсэж оруулдаг гэд мөн гэрээсээ ажилдаа гарах бүртээ эхнэрээ үнсэж байхаар энэ яриа хийсэн. За тэгээд миний бичлэгийг үзэж тэ надтай бас хамт байдаг, бидний амьдралд анхаардаг, үл тоодоггүй тэр хүүхдүүдээ юм хардаг ээж нар байх юм бол сэтгэл готрол гэдэг зүйлийг мэдээж давахын тулд маш их одоо тийм цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Тэр үед нөхрийнхөө болон тий ээж нарынхаа ч юм уу тусламжийг бас хүсээрэй гэж хэлмээр байна. Мэдээж гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд бидэнд өөрсдөндөө гаргах цаг зав бага байдаг. Тийм болохоор маш их төлөвлөлт тий цагийн менежмент гэдэг зүйл хэрэгтэй байдаг учраас өөрсдийнхөө сэтгэл зүйд мэдээж бид нар л анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндэд ч бид нар анхаарах хэрэгтэй. Тэгээ боломж нь гарах юм бол хайртайгаа, хантайгаа тий нэг сайхан яриад бас суух цагийг гаргаарай гэж хэлмээр байна. Тэгээ энэ бичлэгээ миний хүүхдтэйгээ хийсэн жижигхэн дэлгүүр хийсэлт гадаад орчин болон нийгмийн, соёлын, хүмүүсийн харилцааны өөрчлөлт гэдэг зүйлд өөрийгөө бас жахан уусгаад одоо хүл нийлүүлэх тэр алхмуудыг хийх юм бол зожиграхгүй сэтгэл санааны хувьд ч гэсэн баяр хөөртэй өөдрөг байж чадах юм байна гэдгийг ойлгосон байгаа. Тэгээд энэ бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа илүү аз жаргалтай, илүү эрүүл, сайхан гэр бүлийн бичлэгүүдээрээ уулзцгаая. Bye.